Хэрвээ тэнд ямар нэгэн алдаа гарвал энэ мэдээж бурхных биш. Энэ бидний хийсэн аль. Гэхдээ хэдий тийм байсан ч надад зүгээрээ би өөртөө уурлахгүй. Учир нь би төгс хүн биш шүү дээ. Би өдөр бүр босоод альва зүйлийг өөрийнхөө хийж чадах хамгийн сайнараа хийдэг. Бурхан намайг авахдаа надад юу хийхээ мэдсэн. Би өдөр бүр сүнсээр өсөж байна. Таач мөн адил. Харин та өөртөө дайсандаа Бурханд чөтгөрт уурлаж амьдралаа өрн таран хийхээ зогсоо. Хариултуудыг олж мэдэхгүй олон зүйлүүд бидэнд байгаа. Юу болохыг зөвхөн Бурхан мэддэг. Би танд итгэж байна. Би бүх хариултаа авахгүй байгаа ч би танд итгэж байна гэж хэлээд зогсож чадна. Энийг зөв хийхэд минь туслаач гэж хэлэх нь. Өө хаант минь яагаад ийм зүйл болоод байна гэж хэлэхээс хамаагүй амарх. Хэрвээ Бурхан биднийг аврахаар бол аварна. Хэдий аврахгүй байсан ч бид танд мөрөхгүй гэсэн шүү дээ. Бид танд мөрөхгүй. Бид өнөөдөр аюулд өртөхгүй тулд илүү сайн христчин болох хэрэгтэй. Хэрвээ та ажлын байраа авч үлдэхийн тулд шудраг бус зүйл хийдэг бол та тэр газараас гарч явах хэрэгтэй. Тэгээд Бурхан өөр ажил олж өгнө гэдэгт итэг. Шудраг зам байдал яс суртахуунт зам байдлаа битгий хэвд. Та төсвөр төвчигэр. Би бол христчин. Бас би энийг зөв гэдэгт санал нийлэхгүй байна. Намайг уучлаарай. Би энийг хийж чадахгүй гэж хэлж давж гараарай. Та энэ шиг Бурхантай холбоотой тогтоосон итгэлийн алхмыг хийвэл тэр таны алдсан өмнөх зүйлээс ч илүүг танд авчрах болно гэдгийг би танд амлаж байна.